Уул уурхай барилга байшин дэд бүтц хөгжиж байгаа өнөө үед хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хамгийн их яригдах болсон. Дулааны улирал ирж байгаатай холбоотойгоор барилга байгуулалтын ажлууд эхэлдэг. Өнгөрсөн жил барилгын компаниудын аюулгүй ажиллагаа болон хөдөлмөр хамгаалалт муу зэрэгээс олж нэлээд хэдэн хүний амнаас хохирсон. Иймээс ийм харамсалтай явдлыг дахин давтахын тулд ажил олгогч эздэд хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиулах үүднээс мэрэгжлийн хяналтын байгууллагаас сарын аяныг зохион байгуулах гэж байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн тухай хууль, барилгын тухай хууль шинжлэгдэж байгаа. За энэ дээр бол манайх одоо ямар арга хэмжээ өгөх вэ? Тэр одоо мэдээ тусгай зөвшөөрөлтөй холбоотой асуудлууд яригдана. Эргээд мэдээж энэ дээр бол одоо хүний амнаас урагшсан хүнд гэмсэн тохиолдолд бол эрүүгийн хариуцлага хүлээлгэж болох ийм санкцуудыг одоо бид нэр тэнд одоо санал өгөөд одоо энэ дээр ийм арга хэмжээ авахгүй бол одоо энэ байдал одоо үлдэрхнэ гэдэг энэ талынхаа саналыг өгөөл явж байна. Барилга хот байгуулалтын яам дээр байгаа судалгаагаар за улсын хэмжээнд нэг 2000 гаруй байгууллага аж ахуй нэгж одоо барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан байдаг. За энэний нэг бараг 80-аад орчим хувь нь одоо нийслэл бүртгэлтэй аж ахуй нэгж байгууллагууд. Энэ ажлын хүрээнд албан байгууллагууд шаардлага тавин хамтран ажиллана. Барилгын салбарт хөндөгдөг өөр нэгэн сэдэв бол барилгыг барих эрх зөвшөөрөл байхгүй, зөвшөөрлгүй барилгууд байдаг. Энэ барилгуудад мэрэгжлийн хяналтаас шаардлага тавин ажиллана. За өнгөрсөн онд гарсан одоо манай хяналт шалгалтаар бол нийслэлийн хэмжээнд одоо нэг 170 гаруй байгууллага аж ахуй нэгж иргэн одоо тэр барилга угсралтай ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулж байна гэсэн ийм одоо шалгалтын дүн гарсан. За энэс хойш манай байгууллагаас одоо энэ гарсан аж ахуй нэгжүүдээс 44 аж ахуй нэгж байгууллага одоо эхлэх зөвшөөрөл авсан буюу улсын комиссод зөвшөөрлөлт дайрлагад улсын комиссод хүлээлт өгсөн байгаа. За 1 сарын 20-ноос хойш одоо энэ эхлэх зөвшөөрөл олгохтой холбоотой асуудал нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар руу шилжсэн. Мөн тэндээс одоо барилга байгууламжийг хүлээж авах улсын комисс тэндээс зохион байгуулагдаад ажиллаад эхэлчихсэн байгаа. Тэгэхээр манайх бол одоо ерөнхий төлөвлөгөөний газартай бол хамтарч ажиллана. За одоо үлдээд байгаа нэг 50 гаруй одоо барилга байгууламж байгаа. За энэ дээр ерөнхий төлөвлөгөөний газар манайх хоёроос хамтарсан ажлын хэсэг гараад энэ барилгууд цааш нь байруулж болох юм уу одоо цаашдаа ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр одоо шалгалт хийж байна. За энэ шалгалтын дүнг одоо засаг даргын удирдлагын зөвлөлийн хуралд тавьцуулаад цаашдаа ямар шийдвэр гарах вэ гэдэг шийдвэрийг бол удирдлагын зөвлөлөөс гаргуулахаар ингээд ажиллаж байгаа. Аяны хүрээнд мэрэгжлийн хяналтын ерөнхий газраас барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт шалгалт хийх аргачлал сэдэвт практик сургалтыг энэ сарын 20-21-нд хурлын танхимдаа зохион байгуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангажээ. Сургалтанд аймаг нийслэлийн мэрэгжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нийт 40 гаруй хүн хамрагдахаар болоод байна. Сургалтын агуулгын хувьд хяналтын хуудсыг ашиглаж хяналт шалгалт хийх аргачлал, байгууллагын дотоод хяналтыг зохион байгуулж барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал хамтарсан хяналт шалгалт хийхээр төлөвлөгөө батлагдсан байна. Тодорхойлбол сургалтанд хамрагдаж буй байцаагчид 3-3-аараа 13 бүлэг болж барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдалд хийх хяналт шалгалтыг хяналтын хуудасаар хийж, илгэсэн зөрчилд тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлэх практик дадлагыг эзэмшүүлэхээр тухайн шалгалтын үр дүн дээшлэн гэж сургалт зохион байгуулагчид үзэж байгаа юм а.